Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн уншлага эхлэх гэж байна. Энэ уншлага маань 3 сонголттой. За танд хорвоо ертөнцөөс ямар мессеж илгээж байна вэ гэдэг сэдвтэй уншлага хийх гэж байна. За өнөөдрийн уншлага арай бусд өдрүүдийнхээс арай өөр хэлбэрээр уншигдах бах. Гэхдээ сонсож байгаа хүний хувьд миний хувьд арай нэг өөрөөр уншиж үзье гэж бас бодож байгаа. Сонсож байгаа хүний хувьд нэг хайхтар яагаад нь мэдэхгүй байж магадгүй. Тэгээд хорвоо ертөнцөөс танд өгж байгаа мессеж. Танд юу хэлхийг хүсэж байна вэ гэд. Танд одоо ер нь яг юу ирж байна вэ гэсэн сэдвтэй. За ингээд хүзрүүдээ стикерээр нь хүзрийг нь дахиад хойноос нь сонголт өгье. Орчлон ертөнцөөс танд яг юу хэлхийг хүсэж байна вэ? Ямар мессеж ирж байна вэ гэдгийг үзцгээе. За хүзрөө сонгоцсон байхаа гэж найдаад уншлагандаа орж эхлэе. За нэгдүгээр группыг сонгосон хүмүүсийн уншлага хэлэх гэж байна. За энэ нь болохоор гоё дэлгэртэй эрдэм ном үзэж байгаа хүмүүсийн хүзэр байна. За сонгосон хүзэр нь араасаа сонгосон хүзэр нь support гэдэг чинь тусламжтэй туслах. Seek support, you don't have to bear everything alone гэсэн байгаа байхгүй юу? За энэ нь болохоор туслах, тусламж хоорондоо одоо бие биендээ туслах тийм ганцаараа биш байдлыг илэрхийлж байна л да. Тэгээд дэмжлэг, тусламж гэдэг утгаар. Тэгээд тийм ганцаараа биш тийм дэмжлэгтэй тусламжтай байх байдлыг өөртөө илэрхийлж байна. За ийм өдрийг одоо нэг гэсэнд хорвоо ертөнцөөс танд одоо бие биендээ дэмтэй тустай байя гэдэг утга санаагаараа бас хүнээс тусламж дэмжлэг авъя. Бас хүнд тусалж дэмжье. Одоо яг ганцаараа биш шүү дээ гэдгийг л илэрхийлж байна л да ер нь. За тэгээд дараа нь дахиад Mr. Forest үзээс бас хорвоо ертөнцөөс танд нэмэлтээр ямар мессеж ирж байна вэ гэдгийг ахад үзье. За Mr. Forest үзэр маань нэгдүгээр группийн зориулсан ингээд тэнгэр орчлон ертөнц байгаль их дэлхийгээс танд ямар мессеж илгээж байна вэ гэдгийг гаргаж өгнө. За you decide гэж юм. You decide. За you decide гэдэг маань when you give. За шууд орчуулна. You decide. За энэ болохоор тийм та шийд гэсэн үг. Тийм та шийдэх шаардлагатай юм байна. Өөрийгөө одоо нэгсэндээ ингээд нэг ингэж байгаа байхгүй юу? Өөрийгөө та ингээд нэг ямар нэг юм дүн төлбөргүйгээр ингээд одоо ирч хүчээ ингээд зориулдгаа одоо юу гэх юм. Хэрв та зөвхөн авахын тулд өгвөл ачаа эсвэл ус зайлуулах мэт санагдах болно гэж байгаа байхгүй юу? Жинхэнэ бай зүрх сэтгэлээсээ бай гэж байгаа байхгүй юу? Тэр нь болохоор яг юу гэж байна вэ гэхээр одоо заавал ямарваа нэг юмд хариу харах хэрэггүй. Тийм. Заавал ямар нэг одоо ингээд өөр төлөөстэй байх юм шиг тийм шаардлагагүй. Одоо хин нэгэнд ингээд зүрх сэтгэлээсээ зүгээр ингээд бид нар биеийнхээ тусламж дэмжлэгийн дунд амьдардаг учраас бүх юмыг одоо өгөө авааны хууль цаанаа үйлчилдэг ч гэсэн одоо яг өнөөдөр энэ бодит байдал дээр ингээд хин нэгэнд ингээд тусалж дэмжиж ингээд явлаа гэхэд тэрний хариу өнөөдөр яг одоо цаг дээр танд ингээд
удахгүй ирэхгүй ч гэсэн нэг аягны хариу өдөртөө агтны хариу жилдээ гэд монгол үгээр одоо нэг хэлүүл нэг тэгж хэлдэг штэ тий. Тэрэн шиг нөгөө өнөөдөр хинэгэнд ингээд туслахтаа танд магадгүй ингээд мөнгө үн цэнээр ингээд нэг дорн газар дээр нь ингээд хариуг нь авах гад байх биш. Эсэргээрээ ингээд нөгөө нэг авъя гэж биш, авъя гэсэн сэтгэлээр биш одоо ингээд нөгөө нэг өгч сураа. Тэртээ тэрэнгүү танд энергийн хууль эргээл танд нөгөө нэг ямар нэгэн байдлаар ингээд ирэх учраас одоо нөгөөсөндөө юугүйгээр өгч авахыг хэлээд байгаа байхгүй юу? Одоо нэг цаасан мөнгө төлбөргүйгээр за би өнөөдөр чамд ингээд туслаад өгсөн юм чинь одоо чи надад газар дээр нь хариу одоо ингээд баг мөнгөний юм уу эсвэл одоо юу яах хэвээр одоо ерөөсөө юу гэх ямар нэгэн нэгэсэнд хариу хүлээхгүй тусламжийг л илэрхийлээд байна. Яагаад гэвэл хүмүүс чинь бие чинь одоо өнөөдөр танд ингээ боломж байгаад хүн туслах боломж байлаа гэхэд маргааш хэн нэгэн танд туслах боломж ингээд нэг туслах шаардлагатай цаг үе тулгарч ингээд хүнээс нэг тусламж авна шүү дээ. Тийм болохоор одоо өгөөтэй аваатай тэгээд өгж байгаа авж байгаа сэтгэлээ ингээд нэг чин сэтгэлээсээ байя гэдэг санааг илэрхийлээд байгаа. Ерөөсөө бүхий л амтан, бүхий л хүн бүгд л ижил. Тэгэхдээ аливаа цаг хугацаанд л хүмүүс өөрчлөгдөж өнөөдөр таны боломжтой байсан цаг үе маргааш ихэд нөгөө таны тусалсан хүний боломжтой цаг үе нь ирнэ. Тийм болохоор өгөө авааг чин сэтгэлээсээ ингэж нөгөө бие биендээ тусалж дэмжийе. Тэгээд одоо аливаа юм чинь нөгөө нэг эргэх жамынхаа хуулиар бид нар бүгдээрээ нэг л амьтчууд одоо энэ жижигхэн шувуу байсан ч нэг л амин энэ хоо чон байсан ч гэл нэг л аим бүгдээрээ л бие биентэйгээ учир зүй холбогдолтойгоор энэ хорвоо дэлхийд оршиж амьдарч байгаа учраас одоо та ганцаараа биш учраас ингээд хүнээс ч тусламж дэмжлэг авъя, хүмүүст ч өгье. Гэхдээ тэрийг чин сэтгэлээсээ байлгая гэдэг байгаа байхгүй юу? За танд хорвоо ертөнцөөс хэлэх гэсэн гол үг мессеж бол ийм мессеж ирж байна. Хамгийн чухал үг хэллэг мессеж нь. За хаад нэг өөр хөдрөөс өөр юу хэлхийг харъя. Өөр юу хэлхийг хүсэж байгааг мэдэж авъя. За манайд нэгдүгээр группийн зориулсан илгээх мессежийг хүлээж авъя. Ямар үг мессеж дамжуулах вэ? За энэ hello гэд бас л хөрхөн тийм нөгөө хос ороо цугтаа байгаа хөзрийг сонгогдож байна. Ер нь хэлэх гээд байгаа үг мессеж бол ерөөсө бүх юмд ингээ хамттайгаар бид нөгөө бие төшиж амжилтанд хүрж бие төшиж хүчтэй болж бие биенийг яг хүн ганцаархна болвол ер нь хичнээн хүчтэй байгаад хол явахгүй. Тийм болохоор дандаа нөгөө бие биендээ тусдаа дэмтэй байя гэдгийг л бас л энэ дээр илэрхийлсэн хөзөр байна. Таны ертөнцийг үнэнч байдлын гэрэл цагираг хамтдаа хүрээлдэг гэдэг нь болохоор ерөөсөө бие биенийг гэсэн үнэн сэтгэл одоо амьдралд гэрэл гэгээ тусгадаг. Хамтдаа хөгжөхөд, хамтдаа урагшлахад хамгийн чухал юм хүрээлэл, бие биендээ тусалж дэмжих. Тэгээд илүү их нөгөө хүчтэй байдгаа хамтрал гэдэг хамтрал гэдэг илүү их хүчтэй байдгаа гэдгийг илэрхийлсэн. За тийм мессежүүд ирж байна. За өөр тэгвэл өөр нэг өдрөөс бас мессеж байна.
арай нэг уншлагыг за жиглээд Citrino. За энэ чинь нэр өөр Испани хэл дээр болов. За Sodalita. За эдгээр маань юу гэж илэрхийлж байна вэ гэхээр танд Jade Benestar гэж байна. За энийг бол зүгээр одоо орчуулж уншихаас өөр. Халамж гэж юм шүү тий. Халамж та эцэст нь эрүүл мэнд сайн сайхан байдлыг сэргээх болно. Өөрийгөө халамжлаа, ойр орчноо халамжлаа гэдгийг илэрхийлсэн үзэр байна. Эцэст нь эрүүл мэнд өөрийгөө нэг хайрлж хамгаалж өөрийгөө эрүүл байлгах нь хамгийн нэг хайрын илрэл тийм ээ. Ойр орчноож хайрлаж байгаа, өөрийгөө ч хайрлаж байгаа хайрын илрэл нь бол ерөөсөө халамж юм аа гэж шүү. За тэгээ шаардлагагүй санаа зовлт. Тэгээ санаа зовлтоос өөрийгөө чөлөөлж бурханд нэг шийдэх бас мөн эдгэх хамгийн сайн арга замыг олохыг зөвшөөрөө гэж нэгсэндээ бурханд даатгаа. Дэмий санаа зовох шаардлагагүй. Аливаа юмн дээр ерөөсөө тэгж нэг та санаа зовсноор асуудлыг шийдэхгүй. Тийм болохоор бурханд даатах, бурханд залбир тэгээд одоо өөрийгөө тэр нэг санаа зовлтоос ингээд чөлөөлөхийн тулд одоо хамгийн сайн арга бол ерөөсөө бурханд даатгаж залбирах арга юм аа. Та санаа зовсноор ямар ч асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ гэдэг байгаа байхгүй юу? Таны одоо нэгсэндээ чадах юм биш ээ гэсэн санаа. Хэрв та ялваа юмд санаа зовоод байгаа бол зүгээр бурханд даатгаад бурхандаа залбираад тэгээ өөрийгөө санаа зовлтоос чөлөөлөө гэж юм. За энэ болохоор энэ нэгдсэн байдал тий. Одоо нэгдсэн хамтарсан бас л одоо энэ эхний мессежтэй энэ уйлдаж ирж ин анхны хэсгийн саппорттай уйлдаж ирж энэ hello мессежтэй ч уйлдаж чинь. Тийм болохоор ерөөсөө нэгдсэн байдал хамтрал дэмжлэг хэлж байна. За бусадтай холбогдож оролцоорой. Ижил бодолтой хүмүүстэй харилцах замаар таныг дэмжих шинэ эрүүл харилцаа нөхөрлөлийг бий болгоо гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор та ерөнхийдөө миний одоо ингээд нэг жоохон мэдрэмжтэй жоохон ганцаардаад нэг хүмүүстэй харьцах дурггүй нэг тийм за би бүхнийг ганцаараа л одоо ингээд чадна гэдэг юм уу эсвэл одоо хин надад тусалж дэмжих үү гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар ингээд өөрийгөө ганцаардаад тэгээд дэмий санаа зовоод ингээд санаа зовхороо хинт ч үүж ярьдгүй ч юм уу ингээд нэг юм дотроо ингээд хадгалаад байдаг нэг тийм хүмүүс байгаад байна л да. Тийм болохоор энэ таны сонгосон ном ч гэсэн адилхан. Өөрийгөө нээлттэй бай. Хүмүүст өөрийнхөө бодол санаа тий одоо байгаа бүхний илэрхийлээд одоо хүмүүс бүгд тийм одоо нэг муу биш л дээ. Ягаад гэвэл нэг өөртөө тохирсон таарсан найз нөхдөд олох тэгээд таныг ингээд ганцаардлаас аврах юм чи ерөөсөө энэ хүмүүсийн тусламж дэмжлэг тэгээ санаа зовол ямар нэг юм санаа зовоод байгаа бол та хүнд илэрхийлээд ярьснараа нэг өсөндөө танд ингээд тохирсон зөвлөгөө ирдэг ч юм уу те нэг эсвэл ингээд хин нэгнтэй ярилцахаар ингээд нэг ганцаардлаас нэг гоё уужраад одоо ганцаараа биш гэдгээ мэдрээд тэгээд хин нэгэн ингээд ярьснараа хүн чинь өөрөө их гоё чөлөөлөгддөг шүү дээ. Ямар нэгэн болохгүй асуудал байлаа гэхэд ярьснараа чөлөөлөгддөг болохоор таныг ингээд зүрх сэтгэлээ ингээд энэ ном шиг нээлттэй байлгаад хүмүүсийн дэмжлэг тусалцааг аваад мөн бас хүмүүст дэмжиж туслаад тэгээд одоо нөгөө өөрийгөө ингээд нөгөө нээлттэй байлгаснараа одоо танд янз бүрийн боломжууд гарч ирнэ гэдэг байгаа байхгүй юу? Хамтрал энэ дээр бас тий өөрийгөө чөлөөтэй байлгахыг хэлээд байна.
Тэгэхээр их ганцаараа дотгошоогоо хүн байна л да. Тийм чимээгүй дотгошоогоо юу ч болж исэн ганцаараа өөрийг ингээд одоо нөгөө ганцаардуулаад тэгээд ингээд энтэйч харьцахгүй маягтай байгаад байдаг хүмүүс байгаад байна. Тийм болохоор хорвоо ертөнцөөс танд өгж байгаа мессеж мэдээлэл болохоор ерөөсөө нээлттэй чөлөөтэй бай. Хүмүүстэй ингээд хамтраа, хүмүүст ярьж хэлээ. Тэгээ эргээд ч гэсэн хүнээс хариу нэхэхгүйгээр хүнд өөрөө ч гэсэн хүнд туслаа. Тэгээд хорвоо ертөнцийн энерги танаас гарсан энерги танд өргөөд өөрт чинь ирдэг болохоор хүмүүстэй нээлттэй тусламжтай хамтралтай байхыг л одоо ердөө голчлон танд ирж байгаа мессеж ердөө тийм л мессеж байгаа даа л да. Бусадтай харилцах тий оролцох, аливаад оролцох. Тэгээд хамгийн чухал нь хүн болгоно нөгөө нэг ижил бодолтой өөртөөгөө ижил бодолтой хүмүүстэй харьцснараа энэ нэгэнд өөрийгөө илэрхийлж ярьж харьцснараа хүн яг өөртөөгөө ижил бодолтой төстэй тийм хүмүүстэй нөгөө нэг олох, харьцах боломж танд гарч ирж байгаа байхгүй юу? Таны дэмжих тэгээ шинэ нөхөрлөл одоо та нөгөө магадгүй ингээд нөгөө хуучин харьцаандаа танд тохирохгүй итгэлийг чинь хүлээдгүй ч юм уу тэгээд нөгөө таны одоо нөгөө сайн дотн найз нөхөд ч юм уу эсвэл гэр бүл чинь байж чадаагүй ингээд таныг нэг ингээд за барыг одоо нөгөө за гэр бүлч гэж юу юм найз нөхөд гэж юу юм яасан юм дээр би ингээд нөгөө ганцаараа л ингээд байхад ингээд бараг болох юм байна гэдэг урд өмнө өнгөрсөн байдлаасаа ингээд хүлээж авсан тийм танд одоо сэтгэлийн шарах сорог байдаг бол одоо хүн болгон ижилхэн биш шүү дээ. Та хэн нэгэнтэй ингээд ярьснаар ч юм уу өөрийгөө илэрхийлснээр танд нэг юм алдаад байх юм бол байхгүй. Гээд та ярьж харьцаж хүнтэй холбогдож байснараа та өөртөөгөө ижил төстэй өөртөөгөө одоо нөгөө итгэлийг чинь даах, сэтгэлийг чинь ойлгох тэгээд тантай ижил төстэй бас нэгэн ганцаардсан ч юм уу бас нэгэн тийм хүмүүсийг олж нөхөрлөж бүр нөгөө нэг амьдралынхаа сайн найзыг амьдралынхаа сайхан хайрыг ч юм уу ханижлыг ч юм уу итгэлтэй нэг ингээд олох боломж танд олдноо. Тийм болохоор жоохон энэ дэлгэцийн ном шиг ингээд нээлттэй байя. Хинч намайг ойлгохгүй гэж бодно гэхээсээ илүү өөрөө дэлгэцтэй байж өөрөөсөө үйлдэл хийж ингэж нөгөө нэг хүнтэй харьцчиж энэ нь ямар вэ гэдгийг ялгаж таньж мэдэх танд нэгсэн туршлага болох байхгүй. Та дотроо ингээ ганцаараа ингээд юу яагаад тах тусмаа одоо юу гэх юм өөрийг ингээд хаалттай байлгах тусмаа та илүү их ганцаардаад илүү их нөгөө нэг утга учиргүй болох учраас та нээлттэй дэлгэцтэй байгаад хүнтэй харьцаж үзээд за энэ надад тохирохгүй юм байна. Тэрэнд нэг ач холбогдол өгөх хэрэггүй. Энэ надад миний нэг найз болоод ах юм биш байна гэж ингээл за болий. За дараа нь дахиад ярилцаа сайхан ингээ явж идэл ахаад бас нэг хин нэгэнтэй таарна. Тэр хүн чинь таны магадгүй ингээ нөгөө хүсдэг шиг чинь итгэлийг чинь хүлээх айгүй сайхан тань шиг хүн гарч ирэх магадaltaй байхгүй юу? Та өөрөө хаалттай хаалгах шиг байгаад байх юм бол эзээч тийм хүнтэйгээ уулзрахгүй улмал ганцаардсан хэвээр байх болохоор. Тийм болохоор тодорхой хэмжээнд зүрх сэтгэлээ нээлттэй байлгаад тэгээд юмыг хэтэрхий их нөгөө хүн дээр тусгаж хүлээж авахгүйгээр юм жоохон хөнгөн бай гэдэг юм л та таныг. Тэгээд хариу нэхэхгүйгээр хүнд тусалж сурыг. Хариу хүнд ч гэсэн нөгөө хүн болгоныг яг нөгөө за надад хэрэг тусалсан бол би заавал хариу барих ёстой гэдэг ч юм уу. Бас тэгэж хийж нөгөө өөрийгөө ингэж нөгөө хязгаарлаад байх шаардлагагүй гэдэг аахгүй юу? Тэртээ дөрөнгөө энэ хорвоо ертөнцийн хууль иргэдэг жамаараа эргээд танаас гарч байгаа энерги танд эргээд ингээ буцаад ирдэг жамтай учраас та өөрөө сайхан сэтгэлээр хин нэгэнд тус болгоод хин нэгнийг ойлгоод ингээ явж хад таныг ч ихсэн танаас гарсан тэр энерги чинь эргээд танд яг тань шиг нэгнийг авчирна. Тийм болохоор юм бүхэн харьцаа бүхэн одоо нөгөө мөнгө төгрөгөөр ч юм уу харьцаа бүхэн заавал өгөө авааны хуулиараа нөгөө ингэж өнөөдөр шийдэгдэх албагүй гэдэг аахгүй танд. Өнөөдөр заавал хариуг нь барих шаардлагагүй. Өнөөдөр заавал одоо
одоо хэн нэгнээс тусламж авлаа гэхэд ингээд заавал ингээд өнөөдөр заавал ингээд тэрэнд яах хэрэггүй. Та өөрөө сайхан сэтгэлээр чин сэтгэлээсээ хандаад явж хахад эргэх замаараа эргээд та тэр танаас гарч байгаа тэр энерги чинь тантай ижил төстэй нэг танд авчирнаа. Тийм мессежүүд давмгайл нь танд ирлээ. За 12 ертөнцөөс ийм мессеж ирдэг байж. За тэгвэл таны хайр сэтгэл ажил төрлийн байдал дээр нэг 2 3 өдөр татаад мессеж аваадах юм. За энэ хүний хайр сэтгэл хүн хоорондын харьцаан дээр бол одоо ойлгомжтой боллоо. Ерөөсө та өөрийгөө нээлттэй ном шиг гэлгэж харьцаа гэж чинь. Тэгээ аливаа харьцааг жаахан хөнгөн болгоо. Тэгээд бие биендээ нөгөө тусдаа дэнтэй явъя гэдэг байна. За тэгвэл энэ хүмүүст хэлэх энэ 20 ертөнцөөс хайр сэтгэлийн ямар нэгэн мессеж өгүүлэлт энэ донд байна уу гэдгийг нэг асуух юм. Жинхэнэ хайр гэж шүү. Жинхэнэ хайр чинь таны амьдралд орж ирэх гэж байгаа байж болно. Та зүрх сэтгэлээ нээлттэй байлгаснараа танд жинхэнэ хайр чинь ирэх боломж олгох гээд байна л. За бас л нөгөө хариу нэхээгүй хайр. Хайр сэтгэлийн харьцаа байсан ч та нэг тийм л ийм их тийм одоо нөгөө хайр гэдэг юм чинь жинхэнэ сэтгэлээсээ хүнийг хайрлах юм бол өөрийгөө орхиж тэр хүнд уусахыг хэлдэг гэдэг байгаа үстэй тийм. Тэгэхээр хариу нэхээгүйгээр хайрлал гэдэг үг л тань дээр ерөөсөө бүр аимшигтар орж ирж байна. Хайр сэтгэлийн харьцаа байсан ч хүн хоорондын харьцаа байсан ч тэгээд байгаа байхгүй юу? Хариу нэхээгүй хайр гэдэг мессеж ахаад өөр хөзрөөс ахаад орж ирэхэд ахаад энийг давтсан мессеж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ таны бүр онцгойлон анхаарах шаардлагатай юу болоод байна л да. Сэдв. Та нэг тийм хариу нэгдэг хүн байгаад байна. Би чамайг ингэж хайрлсан, эсвэл би чамд ийм бэлгэцэлт ингээд сэтгэлээ зориулаад өгсөн чи надад юм өгсөнгөө гэдэг юм уу? Эсвэл чи надад би чамайг ингэж хайрлаж байгаа чи намайг хайрлсангөө гэдэг юм уу? Хайр сэтгэл гэдэг юм чинь өөрөө хүнд ингээд нэг хариу нэхэхгүйгээр ингээд нөгөө өгч чадаж хахад эргээд хариу нэхээгүй хайр танд ирэх байхгүй юу? Энд ч цаг хугацааны л асуудал. За хайр сэтгэлийн тал дээр өөр жинхэнэ хайр бол хариу нэгдэггүй л гэдэг. За тэгвэл энэ дээр twin flame гэдэг гэж энэ twin flame нэг чиний яг л бас л энэ гайхамшигтай давтах юм аа өөр хэлэх үг байхгүй болтол нэг төрлийн үг мессежүүд ирж байна. Энэ болохоор ингэж байгаа юм. Чиний өөрийнх нь толон тусдаг дүрс чинь одоо нөгөө чи шүү дээ гэдэг шиг таны нөгөө дотоод сэтгэлийн илэрхийлэл чинь гадагшаагаа гарч ирж байгаа. Гадагшаа гарч ирж байгаа хэлбэр чинь өөрөө хүнд өгж байгаа нөгөө нэг үйлдэл болж байгаа. Тэгэл танаас авж байгаа тэр үйлдэл чинь эргээд танд нөгөө ирж байгаа шүү дээ. Толон тусж байгаа дүрс шиг ч л байдаг болохоор та өөрөө дотроосоо хариу нэхэхгүй хүнийг хайрлах сурвал таны хүсэж байгаа тэр хайр чинь ирнэ гэдгийг л. Ерөөсөө энийг яста давтан 3-4 хөзрөөс одоо мессеж авахд дандаа нэг төрлийн тийм үг хэл мессежүүд. Та тэгэхээр энэ хайр гэдэг юмн дээр хүн хоорондын харьцаан дээр ерөөсөө нэг жоохон бодлоо өөрчлөх шаардлага танд байна л да. Fall in love. Зүгээр л нөгөө нэг хайрл гэдэг байгаа хэрэг. Зүгээр л хайрл. Чин сэтгэлээсээ зүгээр л хайрл. Чин сэтгэлээсээ зүгээр л тусал. Үр дүнгийн хүсэж хэрэггүй. Та чин сэтгэлээсээ тусалсан, чин сэтгэлээсээ хайрлсан байхад үр дүн нь
тийм л үр дүн танд ирнэ. Та тэгэхээр би энийг ингэж юм бол ингэж хайрлаж яхад чи намайг тэгсэнгүү гэдэг юм уу жоохон тиймэрхүү стил хэлбэрийн юм л өрөөсөө явагдаад байна. Тийм болохоор тийм бол бас байж боломжгүй л гэдэг байна л да. Тийм болохоор яг тийм л хайр танд ирэх гэдэг аахгүй юу? Өөрөөс гарч байгаа энерги өөрт эргээд ирдэгэ гэд энэ ертөнцийн жамч нь тийм байгаад байна шүү дээ. Тийм болохоор та өөрөө зөв энергийг ялгаруулж иж өөрийнхөө хүсэж байгаа тэр хайраа авах байхгүй юу? Тэгэхээр өөрөөсөө өөрчлөе, өөрийгөө өөрчлөе, өөрөө өөр хүн болёо гэдэг тал дээр за хүн орондын харьцаа хайр сэтгэлийн тал дээр бол хорвоо ертөнцөөс ийм мессеж өгч байна. За ажил төрлийн тал дээр ямар нэгэн үг хэл мессеж хэлэх юм байна уу гэдэг нэг үзэгдэл хийдэг. Ажил төрлийн тал дээр хэлэх үг мессеж байна уу гэх. За манай эдгээр группийн ажил төрлийн тал дээр хэлэх мессеж байна уу? Ямар нэг юм хэлнэ л дээ. Ажил төрлийн тал дээр юу гэх вэ? За ажил төрлийн тал дээр Pentacles, Two of Pentacles баланс тэнцвэрийг барихыг хэлж байна. Арвин Pentacles гэдэг үзэр байна. За энэ мөнгө төгрөг санхүүтэй бас альва юунд жоохон одоо мөнгө төгрөгийн хэрэглээ зардал тал дээр нэг жаахан буруу үрж зарах гэдэг байж магадгүй. Тэр нь болохоор яг юу гэж байна вэ гэхээр та магадгүй энэ нэг жаахан мөнгө төгрөгөөрөө нэг жаахан морита тоглох ч юм уу. Тэгэл тийм морита тоглодог байх магадaltaй хүмүүс байна бас. Тийм үр ашиггүй мөнгөө жоохон ингэ зарцуулдаг. Ер нь бол жоохон мөнгөтэй хүмүүс байна. Тэгэхдээ мөнгөө жоохон баланс тэнцвэрийг барихгүйгээр тий одоо тийм үр ашиггүй юмд бас нэг зарцуулах гээд байна. Магадгүй нэг өдөр нэг одоо суглаа хожно гэдэг юм уу, эсвэл нөгөө FX хийдэг ч юм уу тий. Эсвэл нөгөө ямар нэгэн одоо нэг хөдөлмөрлөхгүйгээр нэгсэндээ хөнгөн аргаар нэг хурдан мөнгө олох гэж бас ингэж нөгөө боддог тиймэрхүү. Тэгээд тиймэрхүү маяг байдлаасаа болоод нэг мөнгөө жоохон замбрааг өөрч зарах гэдэг ч юм уу тий. Магадгүй нэг юм боцоотой хонжууртай тиймэрхүү юмд тавиад мөнгө төгрөг алдчих гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм дээрээс жоохон болгоомжлоорой. Мөнгө төгрөгийнхаа одоо нөгөө юуг барья, баланс тэнцвэрийг барья. Тий. Ерөнхийдөө энэ ингэж тоглолдог ч юм уу, FX одоо юу байдیں۔ Одоо нэг жоохон том мөнгөн дүнгээр жоохон тийм эрсдэл гаргаж юм хийдэг хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэр тал дээр том болгоомжтой бай жоохон зай аав гэдэг юм жоохон энэ иймэрхүү тоглоомны асуудлаас жоохон хол бай. Эсвэл одоо юу гэдэг тэнцвэрээ олоо. Одоо та хэрэг ингээд ганцаараа хүн биш үү? Хэрэг та гэр бүлтэй бол гэр бүлийнхаа санхүүгээр тий ганцаараа ингэж одоо ингэж тоглож унаар гэж ч юм уу ингэж алтаж асгах хэрэг танд байгаа юу? Мөнгө төгрөгийн том жоохон тийм гар цохрол гарцсан ч юм уу гарах гээд байх магадлал байгаа учраас таныг жоохон арайч гараагүй байна л да энэ. Тийм болохоор жоохон наад бодлогогүй тэр мөнгө төгрөгийн санхүүгээрээ жоохон ингэж яадаг ажиллаа жоохон зогсоо болоорой л гэсэн тийм анхааруулга ирж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл та ганцаараа биш гэр бүлтэй үр хөвгттэй өөр юу гэдэг тэднэрийнхээ төлөө та хариуцлагатай байх ёстой хүн шүү дээ. Тийм болохоор энэ үргүү одоо гинтийн их ашиг олгомж гэдэг юм уу гинтийн их хохирол авчрах ч юм уу нэг тийм одоо юутай биш одоо тууштай биш нэг тиймэрхүү мөнгө санхүүгийн эрсдлээс одоо таныг жоохон гараа татаа болоорой гэсэн мессеж ирээд байна.
За хорвоо ертөнцөөс танд ийм мессежүүд иржээ. За тэр хайр сэтгэл хүн хоорондын харьцаан дээр бол нэлээд тийм дахин бараг л 10 давтаж хэлэх шиг боллоо. Залхатал ч л хэлэх шиг боллоо. Тэгээд өршөөнүүд тэнд дундаас тийм хэлэх сонсох нөгөө аваад хаяхаа яраа гэдэг шиг тийм. Мессеж бүхэн одоо хүн болгонд таарах албатай биш. Гэхдээ нэгдүгээр сонголт та зөв өдрөө хэрэг сонгож чадсан бол танд ийм мессеж ирж байна. За уншлагыг минь сонссон нэгдүгээр группийнхандаа баярлалаа. За одоо хоёрдугаар группийн уншлага. Олон өдрөөр уншлага хийсэн чи харин өөрсдөө ширээгээр нэг юм болтой багч байна. За хоёрдугаар группийн уншлага эхлэх гэж байна. Хоёрдугаар группийн уншлага. За энэ гоё болор кристаллуудын стикерийг сонгосон хоёрдугаар группийнхны уншлага эхлэх гэж байна. За сонгосон хөзөр нь Universal Wisdom гэдэг хөзөр сонгожээ. The universe is full of wisdom. Seek its guide гэнэ. Its guidance гэж энэ guide ч биш guidance. За юу гэдэг вэ? За энэ нь болохоор мэрэгэн ухаан. Орчлон ертөнцийн бол мэрэгэн ухаанаар дүүрэн байдаг аа. Түүний удирдлагыг нь одоо нэг эргүүлээ гэдэг чинь түүний удирдлагыг тэр бол одоо таныг ингээд нөгөө хөдөлж байгаа гэж байгаа байхгүй. Тэрийг олж харахыг илэрхийлээд байна. Орчлон ертөнц хорвоо ертөнцийн ерөөсөө мэрэгэн ухаанаар дүүрэн байдаг. За та тэн дундаас одоо тийм одоо ухаантай сонголтыг гэдэг юм уу жоохон тийм ухаалаг байхыг байдлыг илэрхийлж байна. За өөр үзрээс. За тэгвэл байгаль дэлхий Forest үзрээс ямар мессеж өгөхийг харъя. Дээд ертөнцөөс бол танд одоо мэрэгэн ухаанаар дүүрэн орчлон ертөнцөд бол таны одоо нөгөө хөтлөх замаа. Ухаантай байхыг л илэрхийлсэн үзэр. За My Mystic Forest хөзрөөс болохоор танд You are complete гэсэн хөзөр сонгогдож байна. You are complete. Та бол одоо бүрэн болцсон одоо юу шүдэл гэж штэ тий. Төгс байдлыг илэрхийлж байна. За та эвдэрсэн бишээ. Чамд буруу зүйл байхгүй. Асуудлыг засахад амьдралаа бүү зарцуулаа. Өөрийн оршихуун гой үзэсгэлэнд ор. Чи хангалттай одоо ба үргэлж гин. Чи бүрэн байна гэж юм. За энэ болохоор та бол ерөөсөө бүрэн төгсөө. Та өөрийгөө юугаач өөрчлөх шаардлагагүй байгаа чигээрээ та төгсгөн юм аа. Та ерөөсөө өөрчлөх та өөрийгөө ингэж нөгөө байгаагаасаа өөрчлөх гэж их хичээж тэмцдэг хүн байгаад байна. Тийм болохоор та гэдэг чинь өөрөө ерөөсөө байгаа энэ өөрийнхөө байгаа энэ орчлон ертөнцид оршиж байгаа энэ байдал чинь л өөрөө ерөөсөө төгс байдал наа. Өөрийгөө ингэж нэг засаж өөрчлөх гэж айхтар одоо өөрийгөө ингэж юу гэдэг юм би л болохгүй байх гэж биш. Та болж байгаа хэлбэрээр нь өөрийгөө хайрлаж хүлээж аваа. Танд ерөөсөө ингэж нөгөө засах юм байхгүй та чи бараг төгсгөн штэ гэж байгаа байхгүй юу? Буруу ч юм байхгүй. Өөрийгөө буруушааж одоо нөгөө юу яах хэрэггүй. Өөрчлөх гэж хичээх. Та бараг нэрээ нөгөө хорвоо ертөнцид барагч байх үү? Хорвоо ертөнцид төрөхдөө л өөрөө тийм төгс төрчихсөн. Угаасаа бид нар чинь бүгд бурхтууд гэж байгаа шүү дээ. Хүний биеийг аваад төрөхдөө бид нар бурхтууд төрдөг. Тэгээд өөрийгөө нөгөө дандаа л өөрчлөх гэж ингээл явсаар байгаа бүр өөрийгөө алдчихдаг байхгүй юу? Тийм өөрийгөө бүр алдтлаа төөрдөг гэсэн үг. Тийм болохоор ерөөсөө
би байгаа энэ хэвээрээ би төгс хүн би гэдгийг ингээд нэгсэндээ хүлээн зөвшөөрөөд өөрчлөх гэж тэгж хичих хэрэггүй л гэдэг юм танд. За өөр нэг картаас юу гэж мессеж ирж байна нэг. За энэ картнаас юу гэж мессеж ирж байна вэ? За энэ картнаас болохоор surprise гэж юм те. Чимэглэл. Surprise. Өдөр бүрийг гинтийн зүйлээр чимэглэж, шинэлэг байдлаа хадгалаарай. Өдөр бол амьдралын хорвоо ертөнцийн өдөр бүр бол бэлэг юм аа. Тэр өдрийг ямар болгох нь одоо танд бол одоо бүрэн нээлттэй байна. Тийм болохоор өдөр бүрийг одоо ингээд нэг гинтийн зүйлсээр гээд чимэглэн гэдэг нь болохоор өөрийгөө өдөр болгон нэг хөвгөлтэй аз жаргалтай байлгахад ингээд нөгөө ягаарэ. Одоо туслаарай гэсэн үг аахгүй юу? Хорвоо ертөнцийн өдөр бүхэн бол бэлэг. Тэр өдрийг ямар болгох нь бол танд ерөөсө бүрэн дүүрэн нээлттэй байгаа. Тэгээд дээд ертөнцөөс болохоор танд болохоор энэ оюун ухаан, мэрэгэн ухаан, тийм ухаалаг байдал нь бол таныг ерөөсө ингээд хаан ч хүргэх ингээд зам болохоор тийм замыг зааж өгдөг болохоор та өөрөө байгаагаараа төгс гайхамшигтай. Тийм болохоор юм болгоныг өөрчлөх гэж ингэж хичээх хэрэггүй. Тэгээд амьдралын өдөр болгон болохоор өдөр бүр болохоор ерөөсө бэлэг учраас та зүгээр л амьдралынхаа өдөр бүрийг гоё сайхнаар чимэглээд яваарай гэж байгаа байхгүй юу? Чимэглэх. За тэгвэл одоо өөр нэгэн төрлийн учраас орчлон ертөнц кристаллуудаас мэдээлэл юу авъя танд? За энэ юу гэж юм? Aqua aura усны энерги. За 3 үзэж татчаад тайлбар хийе. Үзүүд мөн юм гэдэг багтаж байна уу да. За. За Пало. За кристаллуудаас мессеж авнаа. За энэ болохоор Aqua aura гэдэг үзэр нь болохоор за хувийн харилцаанд эрүүл харилцаа, тодорхой бөгөөд баттай харилцаа холбоо, зүрх сэтгэлийн харилцан яриа нь таныг ойлгоход туслана. Энэ болохоор таныг ерөөсөө зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж эрүүл харилцаанд хувийн харилцаанд эрүүл харилцаа, тодорхой бөгөөд баттай харилцаа холбоо, тодорхой байх. Ерөөсөө тийм харилцаа холбоонд тодорхой байх. Өөрийгөө одоо нэг маш сайн илэрхийлж хоорондоо маш нээлттэй харилцаа холбоотой байхыг илэрхийлж байна. Таныг ингээд та ингээд зүрх сэтгэлээ нээгээд ярилцах нь таныг ойлгоход тусалнаа. Тэг хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг одоо тийм ярилцчээж л ойлголцсон шүү дээ гэдгийг илэрхийлсэн үзэр байна. За цэвэршүүлэх, хоргоожуулах, бие махбодын болон эрч хүчтэй хорт бодисыг амьдралаас зайлуулах цаг болжээ гэж байна. За таныг ерөөсөө бие махбодоо цэвэршүүлэхийг хэлж байна. Бие махбодтой тийм хэрэгтэй хэрэггүй одоо эм тангийн янз янзын хортой бодисууд за тэгээд ерөөсөө хэрэггүй юмнуудыг биеэсээ зайлуулж цэвэршүүлъя. Бие махбодтой нэгдүгürt анхаарал нь одоо нэгэсэндээ детокс тий одоо гизс одоо цэвэрлэх юм уу илүүд дуу янз янзын эм тангууд юм бол одоо тэрнийхээ тийм хоргоожуулж эрүүл бие махбодыг юунаас ангижруулъя гэж байгаа байхгүй юу? Хоргоожуулж ангижруулъя гэж байна. За энэ нь болохоор юу гэж байна? Испани хэл дээр кристаллуудаар авсан мессеж дээр юу гэж байна?
За өөрийгөө Apollo гэдэг өдрийг сонгосон байна. За тэгээд өөрийгөө гялалзуулж бусдаас ялгархыг зөвшөөрөө. Өөрийгөө дотроос нь гэрэлтүүлж, өнгөлж энэ бие махбодод энэ хоргоожуулах цэвэрлэгийг хийж одоо энэ ч одоо тэгээд бүдүүн шулуун гэдээс одоо юу гэдгийг цөсөө цэвэрлж ходоод гэцээ цэвэрлж ерөөсөө бие махбодоо энэ янз янзын хэрэгтэй хэрэггүй имийн байд юм уу одоо арх тосны байд юм уу одоо өөр янз янзын химийн ч гэдэг юм ингээд хортой нэгдлүүдээс бие махбодыг цэвэрлэх цаг нь болжээ гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд сайхан халуун багнанд орж ингээд арьс үсээ цэвэрлэхийг хүртэл хэлж байна. Тэгээд таныг тийм бие айгуугаа ингээд нөгөө цэвэршүүлье. Тэгээд өөрийгөө дотроос нь гялалзуулж өөрийгөө өөрчлөгдөх тийм өөрийгөө дотроос нь өнгөлж гялалзуулахыг хэлээд байна шүү ер нь. Дуугс бие махбодын цэвэрлэгээ хэлж байна. За ийм өдрүүд ирж байна. За тэгээд одоо энэ хайр сэтгэлийн харьцаа холбоон дээр одоо ямар нэгэн мессеж байна уу гэдэг нэг үзье. Хайргүй байх тийм хайр сэтгэлийн харьцаа холбоо. За you are desirable. You are lovable. Wedding. За. Wedding та чи хайр дур сэтгэлтэй хүнтэйгээ уулзсан магадгүй нөгөө гэрлэхийг төлөвлөж байгаа хэн нэгэнтэй дотн харьцаатай байгаа хүмүүс таныг одоо нэг өсөндөө бараг л нэр хурмандаа бэлдээд өдөр болгоныг ингээд сюрпризээр хүлээж аваад тэгээд чи бол төгс болохоор тийм ээ төгс байгаа хэвээрээ төгс болохоор харин танд юу хэрэгтэй байна вэ гэхээр өөрийгөө биеийг дотроос нь цэвэрлж нэг өсөндөө бие махбодоо эрүүлжүүлэх цэвэрлэх танд тийм хэрэгцээ шаардлага. Эн чинь бие махбодын цэвэрлэгээ төдийгүй эн чинь хүний биеийн энергийн цэвэрлэгээ болдог байхгүй. Дотроос өөрийгөө цэвэрлэнэ гэдэг чинь. Энерги хүртэл өсөд ирдэг. Энерги өсөхөөр ажил төрөл хүртэл амжилттай болдог. Тэгэхээр танд тийм мессеж ирж байгаа юм байна. За хайр сэтгэлийн тал дээр бол та магадгүй ингээд хайртай дотны хүнтэйгээ одоо ингээ хормнаараа хийх гэж байгаа тийм байх шиг байна. Энэ тийм хайртай дотны хүнтэйгээ ингээ бие бинийгээ бүр үнэхээр ингээд нэг онлоод ингээд тийм жинхэнэ хайраа ингээд өстэй олчихсон хүмүүс байна. Тэгээд хайр сэтгэлийн тал дээр бол хэлэх юмгүй сайхан нэг хайранд омбож яваа хүмүүс байх шиг байна дөө. За дахиад өөр нэгэн төрлийн зүйлс хайр сэтгэлтэй холбоотой мессеж байна уу? Healing connection гэж байна. Holiday гэж байна. За энэ нь болохоор healing connection гэдэг чинь одоо хоорондоо нөгөө бие биентэйгээ бие махбодоор хүрэлцэхэд угаасаа нөгөө хүмүүс нөгөө маш их гоё бие сэтгэлийн тайвшрал авдаг үст тий. Бие сэтгэлийн тайвшрал бие биенийг өсөндөө эдгэлт болж байдаг шүү дээ. Ер нь бие махбодын харьцаа гэдэг чинь өөрөө таны хайр дурлал таны амьдралыг өөрчлөх болно. Бие махбодоо бие биендээ хүрж байгаа нь болохоор бие бинийгээ эдгэж байгаа эдгээлт ангаалт хүртэл болж байдаг. Биегээр нь сэтгэлээр нь ангааж яадаг үйлдэл шүү дээ. Ер нь бие махбодын харьцаа. За тэгээд амралтын өдрүүдээр байгаль цаг агаар орчинд гарч нэгээсэндээ энерги цэвэрлж энерги сэргээхийг хэлж байна. Дотроосоо бие махбодоо цэвэрлж гаднаасаа агаар салхинд гарч одоо тийм биеийн энерги цэвэршүүлье гэдгийг хэлээд байна.
Хүлээшлүүлээд байна. Яа. Ингэчээ. Аха. За ажил төрөлтэй холбоотой мессеж хэлэх үг мессеж юу байна вэ? 2-р группийнхний ажил төрөлтэй холбоотой мессеж. Judgment гэдэг нь болохоор жоохон анхааралтай, жоохон шударга байдлыг илэрхийлсэн үзэг гарч ирж байх юм. За ажил төрөлтэй холбоотой мессеж энэ дээр өөр юу гарч ирж байна? Three of Pentacles. За энэ дээр тавьж шашна. Харахгүй. Яа. За ажил төрлийн хувьд бол ер нь хамтралыг илэрхийлж байна. Хамтдаа одоо ингээд ажиллаж хөдөлмөрлөөд ажил төрлийн харьцаан дээр болохоор энэ бол одоо ажил төрлийн харьцаа холбоон дээр болохоор гэр бүлийн харьцаа гэдэг юм одоо гэр бүлийн юу гэдэг юм бол одоо тийм одоо их чухал биш ээ. Ажил бол ажил, гэр бүл бол гэр бүл гэдэг шиг тийм ээ. Тэгээд нэгсэндээ ажлын харьцаагаа гэр бүлийнхаа юмтай хэлж удахгүйгээр жоохон тийм шударга байя гэдэг аахгүй юу? Шударга. Ер нь одоо юу гэсэн үг юм те? Ажил бол ажил дээрээ хамтарч ажилладаг, ажил дээрээ одоо хийх ёстой ажлаагаа одоо шударга хамтарч хийдэг хүмүүстэйгээ шударга энэ тэнцүү ажил төрлөө хийх нь одоо гэр бүлийн харьцаатай бол ямар ч одоо нэг хамааралгүй. Магадгүй одоо энэ ингээд одоо зүгээр ингийн нэг хэл илэрхийлэхэд хэцүү. Одоо энэ магадгүй одоо ах トゥ угийнхаа хүмүүстэй эсвэл ингээд ажил төрөл дээрээ ах トゥ угийнхаа ч юм уу гэр бүлийнхаа хүнтэй хамт ажилладаг гэрнээ. Тэгээ ажлаа нэгсэндээ ажил болохоор ажил ингээд ижлэхэн жигдхэн тэнцүү хийх ёстой шүү дээ тийм. Гэр бүлийнх нь хүн байна уу? Ажилчин нь байна уу хамаагүй. Гэтэл ингээд гэр бүлийн байдал дээр нэг жоохон давуу байдал үүсгэж байгаа байж магадгүй. Тэрэн дээрээ жоохон тийм шударга жоохон одоо юу бай. Шударга тэмцвэртэй байдалтай бай гэдэг байгаа байхгүй юу? Гэр бүлийнхаа хүн жоохон давуу ирэх хөвгдөг ч юм уу нэг тиймэрхүү. Гэр бүлийнх байна уу? Ажлын хамтрагч байна уу? Хамаагүй эн чинь одоо нэгсэн доо хамтрал бол хамтрал ижил тэнцүү ингээд байх ёстой. Тэнд одоо гэр бүлийн хүнд ч юм уу давуу ирэх байдлыг ингэж нэг гаргаж ирж ингэж үүсгээд ингэж ийм байх нь өөрөө жоохон тийм шударга биш юм аа гэдэг аахгүй юу? Тэгээ нэг чи бага хэлээ, чи их хэлээ, чи тэглээ гэдэг ч юм уу ингээ бие биендээ ингээд хоорондоо ингээд магадгүй чи гэр бүлийнхаа хүнээр бага ажил хийлгээд ихэнх нь бие хийлэгдээ гэдэг юм одоо ингийн ажилчин байлаа гэхэд ингээд тэгж хэлж штэ тий. Хаяр одоо гэр бүл байлаа гэдэг ингээд ажлын ихийг нь одоо би ихгүй танаа тэр чинь юм хийхгүй юм ч гэдэг юм уу. Одоо нэг иймэрхүү байдлаар би энэ жишээ шүү заяа. Тэгээд өөртөө тэр нэг хүлээл буулгаж аваад ойлгох хэрэгтэй баг. Тэгэхээр нэг тийм шударга биш тийм давуу байдал хин нэгэн дээр гэр бүлийн хүн дээр ч юм уу ингэж үүсэж байгаа нөхцөл байдлыг хэлж илэрхийлээд байна. За ийм төрлийн уншлага болж байна. За 2-р группийнхний уншлага. Тэгээд энэ хүрээд өндөрлж байна.
За таны өдрийн амжилт ажилд нь амжилт хүсье. Та бол тийм бас энэ дээр хэлэхэд та бол өөрийгөө өөрчлөх шаардлагагүй төгс хүн. Танд юу хэрэгтэй байна вэ гэхээр та өөрийгөө дотроос нь ингэж нэг эргэлдүүлэх дотор эрүүл мэндийн жоохон тийм детокс хэвэрлээ танд жоохон хэрэгтэй болоод байна. Тэгэд эрүүл агаарт жоохон гарах хэрэгтэй. Түүнээс биш хайр сэтгэлийн харьцаан дээр бол яг тийм хайртай дотны хүнтэйгээ юм аз жаргалтай харьцаатай байгаа. Тэгээд та бол хоёр биеиндээ ингээд юу асан учрах ёстой л хайртайгаа уулзраад тэр хүнтэйгээ нэгсэн гэр бүл зохиоцсон ч юм уу зохиож байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс холбоо байна. Тэгээ өөрийгөө өөрчлөх гэж ингэж нэг их жоохон хичээдэг ингээд юм хүн байгаад шиг байна л да. Тэр та бол ерөөсөө л төгс хүн шүү дээ. Байгаагаараа төгс хүн шүү дээ л гэдэг. За ийм төрлийн мессеж иржээ. За уншлах сонссон танд баярлж талархлаа. За төрлийн хөтөлбөр. За 3 дугаар группийн уншлага эхлэх гэж байна. 3 дугаар группийн за энэ гоё одыг сонгосон хүмүүсийн уншлага. За сонгосон хөзөр нь болохоор friendship гэсэн хөзөр байна. За нөхөрлөл тий. Нөхөрлөл найрамдал гэсэн хөзөр тий. Нөхөрлөлийг эрхэмлэе. Тэд таны сэтгэлийн баримтлал юм гэж. Нөхөрлөл шиг чухал юм гэж бас тий. ертөнцид хоор шүү дээ. За танд хорвоо ертөнцөөс нөхөрлөл гэдэг хөзрийг илгээжээ. Сайн нөхөрлөл сайхан харьцаа шиг хүний амьдралыг тийм гоё өнгөлөг үзэмжтэй болгодог. Шаргалтай болгодог бас тийм сайхан нөхөрлөлийг илэрхийлсэн хөзөр сонгочээ. За My Forest, Mystic Forest гэдэг байгаль ертөнцөөс танд өөр давхар мессеж авъя. Давхар мессеж авъя. Бүр хэл оролцчихлаа. За энэ хөзрөөс ямар мессеж ирэх вэ? Spirit of Life гэж байна. Spirit of Life. Амьдралын гол сүнснэл гэсэн утгатай үг байна да. Spirit of Life. Амьдралын тийм сэтгэл. Spirit гэдэг чинь сүнс, soul гэдэг чинь сүнс. За энэ дээр яг юу гэж мессеж ирж байна вэ гэхээр та хизээч ганцаараа байдаггүй. Амьдралын танд бол нөгөө сүнс гэдэг юм чинь тантай хамт мөнх байж идэг шүү дээ гэдгийг сануулж байна. Тийм болохоор өөрийгөө ганцаараа байдаггүй гэдгийг санаад өөрийгөө нэг хөнгөн байдлаар нэгсэн та нэг хорвоо ертөнцид ингээд би ганцаараа гэж ингээд бодоод байгаа боловч хизээш та ингээд нэг ганцаараа байдгүй дандаа нөгөө сүнс хамгийн багадаа л ихэд өөрийнхөө дотор сүнстэйгээ байдаг. Тэгээ сүнс гэдэг юм нэгсэндээ бараг мартцсан. Тийм болохоор энэ сүнстэйгээ та бүр мөнхийн ингээд найз нөхөр шиг бүр энэ хорвоо ертөнцид ирсэн цагаасаа эхлээд өнөөдөр хүртэл бүр эндээс явтлаа. Мөнхийн тантай хамт байдаг хизээч урагшгүй хамгийн дотны найз нөхөд бүр нөхөрлөл бүр хизээч таныг хаяхгүй ганц юм чинь таны сүнс шүү дээ. Тэгэхээр та ганцаараа биш гэдэгтээ итгээрэй гэдэг аахгүй юу? За өөр нэгэн өдрөөс танд дахиад юу гэж хэлээдгийг авъя. Сүнстэй гэдгээ санаач гэдэг. Guardian. За Guardian гэдэг өдөр маань болохоор
Юу хэлж байна вэ гэхээр сүнс чинь тийм бие биенийхээ зүрх сэтгэлийг үнд эрдэнэ болгоорой гэж байгаа байхгүй юу. Та зүрх сэтгэлээ ингээд нэг 6-аас харахад танд ингээд сүнс чинь энэ зүрхэнд чинь одоо ингээд байгаа. Эргээд ингээд танд ингээд хорвоо ертөнцөөс дээрээс чинь ингээд одоо нэг хайрын хэлбэрээр ингээд танд ингээд байнга ингээд орж ирдэг ээ. Тэрийг ингээд та нэгсэндээ нөгөө мэдэрч хайрлаарай гэдэг байгаа байхгүй юу. Та дотогшоогоо төвлөрж энэ зүрх сүнсээ тийм нэгсдээ сүнсээ хайрлаарай. Энэ сүнс бол таныг хизээж орхиж явахгүй тантай мөргөлж мөнхөд ингээд нэг хамт ирсэн, хамтдаа буцна. Тийм болохоор хизээж ганцаараа биш тийм дотор чинь сүнс байгаа гэдгийг санаарай. Тэрийг хайрлж инхрэлж тордоорой. Тэрнтэйгээ найз болоорой гэсэн санааг илэрхийлж байна. Сүнс гэдэг юмыг би чинь дотроо сүнстэй гэдэг юм нэг санаач ээ гэж танд сануулад байна шүү. За өөр ямар мессеж ирж байна вэ тэгвэл? За нэг 3 хүзэр авч жагаад танд мессеж дамжуулна. За 3 хүзэр авсан. За энэ хүзэр маань болохоор аппетит гэх төгс төгөлдөр бус хөгжил дэвшил. Өөрийгөө бусдад харьцуулж өөрийгөө битгий шүүмжлээрэй. Үүний оронд сурсан болон одоо хүрсэн байгаа бүх зүйлдээ анхаарлаа төвлөрүүл гэж байна. Одоо хүн болгоны замнал хэмнэл явах зам сурах эрдэм бүх юм өөр учраас тийм ээ. Та өөрийгөө хэн нэгэнтэй битгий харьцуулаарай. Би тэрнтэй харьцуулбал одоо тийм байна гэд өөрийгөө голох тийм өөрийгөө одоо ингээд дутуугаар мэдрэх танд тийм юм бол одоо нэг хэрэггүй шүү. Та бол өөрийнхөө хэмжээнд төгс төгөлдөр байгаа хүн. Тийм болохоор өөрийгөө битгий бусдад харьцуулж өөрийгөө битгий ингэж голж шүүмжлээрээ. Харин таныг юу гэж зөвлөж өгнө гэхээр түүний оронд тэхийн оронд өнөөдрийн хүрсэн байгаа бас сурцсан байгаа юмн дээрээ анхаарлаа төвлөрүүл. Би ийм юмыг чадсан байна. Би ийм юмыг одоо ингээд сурцсан байна. Өөрийнхөө чадж байгаа өнөөдрийн хүрсэн байгаа энэ одоо нэгсэндээ байгаа бүхэндээ өөртөө талархаад хин нэгэнтэй өөрийгөө битгий харьцуулаарай гэдэг байгаа байхгүй. Хин нэгэнтэй өөрийгөө харьцуулж яхад яг харьцуулаад өөрийгөө голж яхад яг юу болдог вэ гэхээр энэ дотор сүнс айгүй гомдож идэг байхгүй юу. Тийм болохоор танд яг онцгойлон тийм мессеж ирээд байна. Та хин нэгэнтэй өөрийгөө харьцуулаад нэгсэндээ дотоод сүнсээ нэгсэндээ гомдоогоод байгаа байхгүй юу. Тийм болохоор таныг дотроо сүнстэй гэдгээ санаарай. Өнөөдрийг хүртэл ингээд тантай хамт ингээд хүрээд ирсэн энэ сүнс гэдэг юмаа мэдрээд өөрийгөө голно гэдэг чинь энэ сүнсэнд айгүй их нэг юу ирдэг. Энэ сүнс өөрөө агуу их хүч чадалтай. Таны төсөөлшгүй их хүч чадалтай агуу юм байгаа байхгүй юу? Гэтэл та нэг өөрийгөө ингээд нэг бусдтай харьцуулж ингээд голоод байхаар энэ сүнс улам нэгсэндээ өнгөө алдаад, эрч хүчээ алдаад айгүй энэ нэгсэндээ тунирхсан хүүхэд шиг болдог байхгүй юу? Нэг гомдолцсон, тунирхсан хүүхэд. Тийм болохоор танд өгж байгаа мессеж зөвлөгөө болохоор өөрийгөө хин нэгэнтэй битээ харьцуул. Харин өнөөдрийн энэ хүрсэн байгаа, сурцсан байгаа, чадаж байгаа юмн дээр анхаарлаа хандуулад нэгсэндээ талархаад өстө би чадсан шүү. Би харин ч бүр ийм сурцсан. Би харин ч бүр ийм чаддаг болсон гэдэг дээрээ төвлөр. Чадж байгаа юмн дээрээ төвлөрөөд талархаа. Тэгээд энэ нэг хайрлаа гэдэг. Өөрийгөө хайрлаа гэдэг.
За энэ дараагийн хөлрөөс огж байгаа мессеж энэ дээр юу гэж байна вэ гэхээр сүнслэг замыг илэрхийлж байна. Сүнслэг зам нь болохоор өдөр бүр та жинхэнэ итгэл үнэмшлээ илүү тодорхойлдог бөгөөд энэ нь таныг амьдралд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхэд хүргэдэг. Сүнслэг зам. Та өөрөө юунд итгэж үнэмшдэг вэ те? Таны итгэл үнэмшил таны өнөөдрийн одоо юу хийхийг нөгөө нэг ингээд тодорхойлж идэг учраас юунд итгэж үнэмших вэ гэдэг дээрээ одоо анхаарлыг хандуулах юм байна л да. Жинхэнэ итгэл үнэмшил юунд итгэж үнэмших? Тэгээд таныг амьдралыг хайрлаа гэдэг мессеж ирж байна. Амьдралыг хайрлаа. Удахгүй та хайр дурлалын харилцаагаа шинжлэх эсвэл шинэ романтик хайрыг мэдрэх болно гэж байна. Таны амьдралд удахгүй шинэ хайр, шинэ романтик байдал ирнэ гэж шүү. За тэгвэл хайрын амьдралд нь ямар харьцаа юу ирж байгааг хайр сэтгэлтэй холбоотой хөлрөөс удахгүй таны амьдралд ирнэ. Тийм болохоор та өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулж өөрийгөө ингэж голох хэрэггүй, танд удахгүй ирнэ. Хүн болгоны цаг нь болохоор бүгдэнд нь л ирдэг. Болохоор таныг нөгөө нэг зүгээр цаг хугацаагаа хүлээгээд өөрийгөө хайрлаа. За энэ юу гэж юм? Хоёр үзэр сонгож шоод. Хоёр төрлийн хөлрөөс хоёр үзэр сонгож байгаад уншлах гинэ. Let your friends help you. Найзуудтай хэлээ. Найзууд чинь танд туслах болно л гэж шүү. Энэ хоёрын аль нь юм бэ? 2-3 үзэр зэрэг унаад өглөө. За тэгвэл ахад За энэ дөрөв хөлрөөс явах найзуудтай туслаа, бусдаас дэмжлэг хүсч хүлээж аваа гэж байна. Бусдаас найз нөхдүүдээсээ дэмжлэг авч болно, бас өөрөө ч бас тэдэнд туслаа гэж байна. За deception хууралт. Энэ харилцаанд хэн нэгэн хуурамч маск зүүж байна гэж байна. Хуурамч маск зүүж байгаа хэн нэгэн амьдралд бас байгаа бололтой байна. За тэрэн дээр анхаараарай. За энэ дээр болохоор хариуцлага. Хариуцлага үүрэг бол хайр сэтгэлийн харьцаанд ч байсан хариуцлага үүрэг бол хамгийн түрүүнд ирдэг. Нэгэнтэй харьцаа холбоо үүсгээд эглэхэд нэгдүгээрт хариуцлага, хоёрдугаарт үүрэг болохоор хамгийн түрүүнд ирдэг. Тэгэхээр энэ гурав дахь чинь юунтай чинь холбогдсон энэ нэг хуурамч байдлыг илэрхийлсэн нэг хөдөр дунд нь гарч ирээд байна л да. Тэгэхээр энэ гурав дахь харьцаа юм бол нэгэсэндээ жинхэнэ хайр сэтгэлийн харьцаанд болохоор үнэнч байдал, гурав дахь байдлын ийм байдал нь болохоор нөгөө нэг хариуцлагагүй тийм үүрэггүй одоо нэг тийм сэтгэл сэрдүүлсэн л харьцаа болдог тийм ээ. Тийм болохоор тэр тал дээр нэгэсэндээ болгоомжлуулах мессеж ирээд байна л да. Та танд удахгүй жинхэнэ чин сэтгэлийн чинь хайр ирж байгаа учраас танд нэгсэндээ хуурамч худлаа одоо нөгөө нэг тийм харьцаа
дундуур нь одоо нэг орж ирж ингэж нөгөө нэг жинхэнэ сэтгэлийн учрах ёстой хайрын амьдралд чинь ингээд төвг учруулах үедээ гэдэг анхааруулга байхгүй. Тэгээд энэ нь болохоор жинхэнэ хайр сэтгэлийн харьцаа бол хариуцлага бас үүрэг байдаг гэдэг аахгүй юу. Тэгээ нөгөө нэг замын завсрын хэрэггүй юмнаас болж нэгсэндээ жинхэнэ хайр сэтгэлийнхээ амьдралыг одоо нөгөө сэв суулгах үе гэдэг тал дээр бүр анхааруулгын мессежтэй юм байна л да. Тэгээ эрхчлөө гэсэн хөдөр байна. Эрхчлөө гэдэг чинь өөрөө энэ хуурамч байдал гэсэн үг биш шүү дээ, тий. Хэтэрхий эрхчлөөтэй байна гэд урвдагч хүн ч юм уу эн чинь өөрөө таны жинхэнэ хайр сэтгэлийн амьдралд төвөг саад учруулах ийм харьцаа учраас энэ үүрэгтэй хариуцлагатай байя гэдэг тал дээр хайр сэтгэлийн мессеж ирээд байна шүү. За ажил төрлийн ямар нэгэн мессеж байна уу гэдэг ажил төрлийн тал дээр нь асуугаах юм. Ажил төрөл Knight of Wands. За ажил төрлийн тал дээр нэг 3 хөдөр татаад уншаад байна. Та одоо яг нэг тийм чухал шийдвэрлэх тийм гэрээ хэлцэл хийх шатн дээрээ шийдвэр гаргах шатн дээрээ байгаа юм байна. Гэхдээ энэн дээрээ маш их тийм эргэлзээд ингэхэн зөвөө. Таны нэг жоохон тийм мөнгө санхүүгийн нэг болохгүй буруу зөрүү гэрээ хэлцэл хийснээсээ болоод нэг жоохон санхүүгийн мөнгө төгрөгийн ажил төрлийн тухай нэг жоохон сэтгэлийн зовлонтой байх шиг байна да энэ дээр. Сэтгэлийн ч тэр нөгөө нэг мөнгө санхүүгийн ч тэр жоохон юм магадгүй нэг гэрээ хэлцлээ хийхдээ анзаарахгүй ч юм уу эсвэл нэг тийм буруу зөрүү гэрээ хэлцэл хийснээсээ болоод одоо энэ гэрээнээсээ болоод нэг жоохон алдагдал хүлээгээд байгаа хэлбэрийн тийм юм байна. Тийм байна. Тэр болохоор яагаад вэ гэхээр та магадгүй одоо ингээд нэг байгууллагатай гэрээ хийсэн байлаа гэдэг ингээд бодъё. Тэгтэл гэрээн дээр та нөгөө нэг магадгүй танд одоо тэр байгууллага одоо за нэг 60% ч юм уу 70% ч юм уу одоо ингээд өгнө гэдэг ингээд тохирсон байя гэд ингээд бодоход танд 70-ын биш одоо нэг 30 юм уу 40% нь өгчөөд өшөө бүр 10% нь тийшээ өөр нэг газарт ахаад 10% нь тийшээ нэг өөр нэг газарт ахаад 10%-ийг нээшээ нэг гэд танд нэг 30 юм уу 40%-ийг нь өгнө гэд ингээд гэрээ хийцэн гэрээ хийж байгааг та мэдгүй надад 70% өгч байгаа гэд бараг нэг анзаарахгүй юм уу ингээд нэг гар үсэг зурснаасаа болоод гар үсэг гэрээ хэлцэл хийснээсээ болоод та нэг гэсэндээ хүссэн хэмжээнийхээ орлого мөнгө санхүүг хүлээж авч чадахгүй тэрэн дээрээ одоо та нартай гэрээ мэрийг одоо ингэж тохироогүй үсттэй гэсэн маягийн тий зүгээр 60% юм уу 70% гэж ингэж тохирсон болохоос биш ингээд одоо ингээд 30 40% гэдэг чи арай биш ингээд ягаад ингээд энэ 10% тийш 10% нь ягаад яаш ингэчтэй гэсэн за нэг иймэрхүү яриа хэлцэл ингээд одоо тийм орчлон хорвоо ертөнцөөс танд ингээд нэг ирж байгааг анхааруулж байгаа ч юм уу эсвэл одоо ийм нөхцөл байдалд байгаад байгаа хүмүүс байна л да мөнгө санхүүгийн хувьд дээр хэрэг та хин нэгэнтэй гэрээ хийх гэж байгаа бол та одоо энэ гэрээн дээр маш анхаараарай гэж байгаа байхгүй юу? Та таран дэрнээсээ болоод ингээд нөгөөсөндөө хүлээсэн үр дүнгээ хүлээж авч чадахгүй таны бодсон шиг биш ингээд өчнөө олон ингээд
хуваах ч юм уу ийм шаардлага гараад танд айгүй тийм сансанд ч хүрэхгүй сэтгэл дундуур байлгах тийм үр дүн хүлээж авах вэ? Энэ дээрээ нэлээд сайн хянамга хандаарай гэж мессеж ирж байна ажил төрлийн тухайд. Хүн хоорондын харилцаан дээр болохоор таныг хайр дурлалын харилцаан дээр болохоор таныг жинхэнэ чин сэтгэлийн хайр чинь удахгүй ирж байгаа болохоор таны энэ 3 дахь ч юм уу юм хуурамч ингээд нөгөө нэг ирж байгаа. Зарим улсуудад тийм ээ хайр сэтгэлийн холбоо байхгүй хүмүүст бол тун удахгүй танд чин сэтгэлээ чинь яг жинхэнэ хайрч ирэх гэж байна гэж байгаа. Бага хэн нэгнийх нь хувьд болохоор одоо 3 дахь чинь одоо нэгстэй дэмий гэдэг шиг 3 дахь чинь юм хуурмаг харьцаа ингээд нөгөө нэг амьдралд чинь ингээд янз бүрийн сэв суулгах вэ. Жинхэнэ амьдрал гэдэг чинь өөрөө бас хариуцлага байдаг шүү дээ гэдгийг тань сануулад байгаа хгүй. Хитрхи их эрх чөлөөтэй ийм байдал нь одоо таныг бас ингээд хайр сэтгэлийн чинь амьдралд ингээд сэв суулгах вэ гэж анхааруулж орж ирж байгаа хгүй. Тэгээд хорвоо ертөнцөөс нийт танд ярьж байгаа юмс та бол өөрөө бол дотроо өөрийгөө сүнстэй гэдгийгээ санаа тэрнтэйгээ илүү дотн нөхөрлөж ингэж байгаараа өөрийгөө хэн нэгэнтэй битгий харьцуулаарай. Харин та эсрэгээрээ өөрийнхөө чадсан өнөөдрийг хүртэл хийж чадсан бүхэндээ ингэж нөгөө талархаж ингэж одоо бүх юм цаг хугацаанд болох учраас тийм хэн нэгний хайр сэтгэл тэр л одоо жишээ нь ингээд хэн нэг одоо хайртай хөнгөө байлаа гэд бодоход одоо тэр л тийм сайхан нөхөртэй тийм сайхан их нэртэй тэгэхэд одоо надад байдгүй ч юм уу ингээд өөрийг ингээд харьцуулах биш юм бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатай хүн болгоны амьдрал өөрийн гэсэн цаг хугацаатай болохоор тэрэн дээр битгий тэгж нөгөө нэг хэн нэгэнтэй барьцаж ингэж анхаа байгаараа өөрийгөө битгий голоорой. Та өөрийгөө голох биш өөрт чинь одоо нөгөө нэг хүн болж төрсэн цагаас чинь таны дотор зүрх сэтгэлд чинь юм сүнс гэж юм байгаа. Та тэрийгэ мэдрээд тэрнийгээ илүү хайрлаад өнөөдрийг хүртэл ингээд авсан чадсан хийсэн бүхэндээ анхаарлаа хандуулаарай гэдэг аахгүй юу. Тэгэхээр тэр дотор юм хайрлаарай гэдэг аахгүй дотор сүнсийг. Тэгэхгүй бол энэ сүнс гэдэг юм яагаад гэхээр нөгөө нэг өөрийгөө би чадахгүй байна гэж голж яхад хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж ингээд нөгөө нэг одоо сэтгэлээр одоо унжидаг байхгүй юу. Чадж ийн болж ийн гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж илүү ингээд нөгөө нэг юу байх хэрэгтэй байхгүй юу. Чадахгүй дээрээ байхгүй байгаа юм дээрээ төвлөрөх биш. Чадж байгаа байж байгаа болж байгаа дээрээ төвлөрөх. Улам мөнгө ороод улам нөгөө гялалзаад улам энэ амьдрал гэрэл хийгээтэй өнгөлөг болох гэж нэгсэндээ хичээдэг гэсэн сүнс ч гэсэн илүү хүчрэхэг болдог. Өөрийг нь хайрлах тусам өөрийг нь байгаа гэдгийг мэдрэх тусам гэтэл өөрийгөө голоол улам доош нь ингээл ягаалах юм бол нөгөө гуниал утраал одоо нэг энгийн нэрэлэх юм бол нэг хүүхдээ нэг бид нар нөгөө чийлж чадахгүй байх, чийлж тэхгүй нэхэр улам нөгөө итгэлээ алдаад байдагтай адилхан. Зүнс юусоо яг адилхан байхгүй. Хүүхдийг нөгөө урмаар зөргөөр нөгөө нэг тижээсдэг гэдэг шиг. Тэгэхээр улам илүү амжилт гарах гээд улам илүү хичээдэг яг адилхан. Сүнс юусоо яг адилхан. Таныг тэрийг нэг ойлгож аваасай гэж ингэж бодохоор л тийм мессежүүд ирээд байна да. За ингээ 3 дугаар группийн уншлага өнгөрлөө. За өнөөдрийн уншлагыг сонссон танд баярлж талархснаа илэрхийлье.